Хүүхдийн зургаар хөрхөн хөгжүүлэхээ гэдэг талаар өндөр тавганд товчхон зүйлийг тайлбарч хийж бодлоо. Тэр хүүхдийн зураг гэдэг бол яг бидний хувьд эцэгчүүдийн хувьд бол тодорхой хэмжээний ойлгодог зүйл байдаг. Тэр өнөөдөр хүүхдийн зураг гэдэг маань хүүхдийн хөгжилд болон нөгөө талаас одоо хүүхдийн сэтгэл зүйн хувьд ямар том илэрхийлэл байдг вэ гэдэг талаар тавханд товчхон зүйлийг илэрхийлж хийж бодлоо. Ер нь бол өнөөдөр эцэгчүүд маань хүүхэд бол ер нь багаас ер нь зурж эхэлдэг. Гэхдээ яг энд одоо ямар тодорхой үйлчлүүд байдаг вэ? Хүүхэд зургатаа яаж зурдаг вэ? Хүүхдийн зураг нь юу илэрхийлдэг вэ гэдэг талаар товчхон эцэгчд ерөөсөн тайлбарыг өгөх гэж бодлоо. Тэрэн дээр би тав нэг зүйлийг харуулж байгаа. Хүүхэд зургатаа маш олон үйлчлэг бол дамждаг байна. Ер нь бол хүүхэд ухаан цагаас зурж эхэлдэг байна. Гэхдээ яг хүүхэд зурж явах үедээ хамгийн түрүүнд гараараа хольж утгах, сарааж зурах, за дараа нь баг зэрэг гар харандаа барьж суусыг вэс ихлээд сараачих, харсан зүйлээрээ сараачих хэмэтлэрийн. За үүний дараа бол тэр хүүхэд өөрийнхөө эсгэн бодсон зүйлээ төрсдийг чөлөөд илэрхийлж зурах. Үүний дараа яг зүйлийг ботоор зурах гэсэн маш олон үйлчлэлээр бол хүүхэд өөрийнхөө санаагаа илэрхийлдэг байна. Хүүхэд өөрийнхөө сэтгэл зүйг өөрийнхөө зургаар голцоо илэрхийлдэг учраас эцэгчүүд бид нэр хүүхдийн онцлогыг бас их анзаарч харж байх хэрэгтэй зүйл байдаг. Нэг чухал зүйл маань эцэгчүүд хүүхдийн зургийг зөвхөн хүүхэд зурхал өстэй гэж ойлгодог. Гэтэл энэ хүүгээ яг зураг зурж байна. За зугаац ингэж өөрийгөө хөгжүүлж байна. Энэсэндээ хөгжилтэй байна гэдгийг эцэгчдэр тас ногцоо харж байдаг. Гэтэл хүүхдийн зураг гэдэг маань эцэгчүүд бид нар маш олон мессеж өгч идэг байна. Тэр мессеж нь юу гэхээр хүүхэд өөрийнхөө дотор зовлон шандал байна уу, аз жаргалтай байна уу, баярлалтай байна уу, сонирхож зурж байна. Маш олон сэтгэл зүгээр хүүхэд зураг илэрхийлж байдаг. Тэр бүхэл зүйлийг эцэгчүүд анзаарах юм бол хүүхдийн тэр дотоод юу эцэгтэй хэлж чадахгүй байгаа. Нэгснээр хүүхэд ухаан цагаас эхлээд хэлд ороогүй байхдаа өөрийнхөө дотор байгаа бүхэнд хэлж чадахгүй тэр бүхэл зүйлээ ганц илэрхийлдэг зүйл бол зураг байдаг байна. Тэгэхээр тийм учраас та хүүхдийн зургийг анзаарах юм бол маш сонир зүйлийг хүүхдэнд хэлхийг хүсэж байдаг. Тэд дундаас чинь бид ингээд маш олон цэвэрлүүдээр явж байгаа хүүхдийн зургийг ингээд багштайд хамтарч ажиллаж хүүхдүүдэд даалгавар өгж сэтгэл зүйг бид нар таньж мэдсэн тийм судалгааны явуулж үзсэн. Тэгэхэд бол тэнд юу харагдаж байсан гэхээр за миний хувьд өөрийгөө чи зураач гэдэг нэг даалгавар өгөхөд хүүхэд болон өөрийгөө зурхтаа маш олон янзаар зурсан байдаг. Тэр хүүхэд маань өөрийгөө зурхтаа маш аз жаргалтайгаар зурж байна уу? Цаасны хажууд зурж байна уу? Цаасны гол зурж байна уу? Өөрийгөө ээж автайгаар зурж байна уу? Өөрийгөө ганцаараа зурж байна уу гэдгийг сарахад тэр хүүхдийн аргын байдал, эцэгхээс авч байгаа хайр инэрл, гэр бүлтэй байж байгаа тэр өөрийн байр суурь тэр бүхий зүйлийг хүүхэд илэрхийлж чадсан байдаг. Тэр эндээс харах юм бол хүүхэд ямар сэдвэр зурж байна гэдэгс гадна хүүхэд юу зурж байна гэдгээр шалтгаалаад хүүхэд өөрийгөө маш олон янзаар илэрхийлж байдаг нь эцэгчүүд бид нэр хүүхдийг таньж мэдэх гол төлөвлөгөө болж байгаа гэж хэлж байна. Тэгэхээр ер нь хүүхдийн зураг гэдэг маань зүгээр нэг зураад өнгөрөх зүйл биш. Хүүхэд өөрийгөө илэрхийлэх, хүүхэд өөртөө итгэлийг олж авах, эцэгээс хайр авах, өөрийгөө тусад таниулах маш олон даваа тал хүүхдийн зураг анзаарэгдэж байдаг. Тийм учраас өнөөдөр бид зөвхөн уламжлалт ойлголт байдаг. Хүүхэд зөвхөн авьяастай байхдаа зурдаг, хүүхэд зугаагаа гаргахын тулд зурдаг гэсэн энэ хүүхдийн зургийн энэ ойлголтыг бид нэр илүү эвдэж, илүү дэлгэрэнгүй бид нэр эцэгчүүдэд тайлбар өгье гэдэг утгаасаа энэ тайлбарыг тавханд өгсөн юм аа. Тэр бид нэр илүү гадаадын өндөр хүчтэй хүүхдийн зураг хөгжил нэлээд өндөр хүчсэн тийм улс орнуудын судалгаан дээр бид тулгуурлаад хүүхдийн зургаар хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн бид нэр эцэгчүүд болон багш нар зориулсан юм зөвлөмжийг гаргасан байгаа. Тэр та бүхэн энэ номоос илүү дэлгэрэнгүй хариулт мэдээлэл авах боломжтой.